бацхан уу. Он санзоо блогийг үзэж та бүхэндээ энэ хүүхдийн мэндийг хүргэе. Юу энэ найзуудаа? Юу энэ найзуудаа? Юу энэ найзуудаа? I used to shut my door while my mother screamed in the kitchen. Баян баярын өдөр. I turned the music up, get high and try not to listen. Энэ үү? Кагамо. Кагами. Кагами үү? Кагоми. Кагоми. Кагами ялаа бид юу гэж замд угаасаа уух уу? За өнөөдөр бид хоёр танилцсны 17 жилийн явж байна. Танилцаад 17 жил боллоо. Хамтдаа байгаад. Одоо утгагүй бид хоёрын хормын хэдэн жил явсан. 13 жил. Тэгээ хормын бас 13 жил явсан болно. 13 жил. Тэгээд нэг тиймэрхүү одоо энэ хүнтэй ингээ 17 жил хамтдаа байлаа. За 17 жил хамт амьдрахад ямар хөө байваа? Энэ хэсэг 17 жил. Юу юм чи та? Тийм бид хоёр энэ ажиг сайхан хуучирдгүй юм. Яг хэлсэн юм уу ер нь бодоход тийм хол өнгөрсөн гэж боддог. Тэгээд яг нэг мэтгэд 17 жил гэдэг бол бас одоо хүүхд бол 17-наас гарсан хүүхд байх нь шүү дээ. Том болсон. Тэгэхээр ингээд надад амар урт хугацаа шиг санагдтiin. Тэгээд ингээд яг ядлуудаа бодоод дурсамжуудаа бодохоор л нэг урт санагдтгүй. Одоо ч гэсэн яг чи ингээд хэвээр байгаа юм шиг байна. Тийм. 17 жил. Энийг 17 жил болоод байна. Тийм. Ер нь бол хүмүүс битэрийг сонсохоор 16 жил болсон гэхээс хөөх гэлээ. Яг хамтдаа байхаар бас тийм санагдав. Гэтэ битэрийн амьдрал ер нь бол маш адармаатай. Нүглээ экшн кино шиг. Экшн кино шиг. Яад л явчихсан. Тийм болохоор битэр бас энэ урт хугацааг ингээд хамтдаа тавьсан гэж магадгүй. Тэгэхгүй нэг хэвээрээ нэг өдөрт ангийн тэг бүр яг энгийн амьдрал зоосон бол бас өдөрч мэдэж магадгүй. Тэгээ сонирхолтой гэдэг нь бүр маш олон төрлөөр. Би одоо энэ хүнтэй ингээд анх нийлсэн цагаасаа миний биеинд байдаг 108 суугаас ялгардаг бүх дааврууд ялгарсан баг. Тэг ганцхан хайрлал дурлал аз жаргалтай байгаад байхгүй. Энэ хүн намайг маш их зовоосон. Маш их үйлүүлсэн. Маш их таа. Ихлэ мөхөд хэлж шүү дээ. Яг жаргалтай тэг бүх тийм даавруудыг ингээд ялгаруулсан болохоор бас ингээд маш сонирхолтой байдаг. Ингээд бид нар ч бас заримдаа хэрэлдээд тосмостой байна. Тэгэхээр амар сан. Уусаа хүний бүх мэдрэмжийг төрөөсөн хүн мартдаггүй гинэ. Тэгээд тийм болохоор тэр юм уу тэгэл яг салчих ихээр бас хэцүү тий. Амар хайрын санагддаг. Тэр чинь бас салах малах үе гарна штэ. Ер нь нэлийн бас акшн юм чинь тэгэл хэлсэн шүү дээ юм болно. Салах. Хүн байнг болж байгаа. Тийм тэрийг бас битэр. Тийм энийг бас битэр ойлгодог болохоор бүхэн гоё байна. Нэг асаа байна. Бүхэн аз жаргалтай байдаг хүмүүс байдаг бол сайн л. Тэр гоё шүү дээ. Миний хувьд бол угаасаа бүхэн аз жаргалтай байдаг. Яа. Тэгээд хэмжээт шүү дээ. Магадгүй 30 жил амьдраад тэр амьдарч байгаа хугацаанд мэдрэх хэмж аз жаргалуудаа авах цаг хугацаанд нь авахгүй бас урьдчилаад бүгдийг авчих юм бол үлдсэн тэр хугацаанд маш бага шүү. Даргаал зовлон ээжлэн дандаа жаргал байгаа тохиолдолд дандаа зовоод тохиолдолд тэгээд дандаа зовлонтой хүмүүс ч гэсэн жижигхэн жаргалтай байж. Тэр 17 жилийн хугацаанд тийм бол тийм гэж байгаа. Тэр энийг ойлгоцсон болохоор бас гэр бүлээ нураа гэж боддог бах. Тэг хүн угаасаа нэг өөрийнхөө амьдралыг там болох уу, жаргал болох уу гэдэг хүний шийдвэр. Хам диважин гэдэг чинь ингээд тусдаа дээр байдаг зүйл биш. Бидний амьдралд одоо ч гэсэн болж байгаа гэсэн үг юм биш үү тий. Тэр би амьдралаа ойлгох диважин шиг ингээд гоё байлгах хичээдэг. Зовлонгоо ч гэсэн бас гоё идэлхийг хичээдэг. Би санахын жаргалд дуртай тий. Энэ хүнтэй муудалцаад эвлэрэх одоо тий эвлэрэх хүчин үлээх, уудлынхаа дараа санах гэдэг тэгээд чиний гоё зүйлүүдийг гоё бас муухай мэдрэмжүүдтэй ч гэсэн ингээд маш аз жаргалтайгаа тий маш гоёор даун тулах хичээдэг. Тэгээд битэрийн донд бас өчнөө олон
зүйл болно. Янз бүрийн хэрэлдэж уралдах те хүн амьтан дундуур орох морох те ингээд өчнөө олон зүйлүүд битэрийн дунд болно. Гэтэ одоо сая сүүлийн нэг жил мэлийн хугацаанд бол битэрийн амьдралд өөрчлөлт ер нь болсон тий болж явж байгаа. Тэр салах дээр бас тулсан. Тэгээд энийг одоо ингээд даваа явж байгаа. Жил хямрал арай их орсон. Одоо нэг мөчтөд орж ирдэг. Ер нь 39 38 настай орж ирдэг чинь надаас бүр 6 жилийн өмнө тэл насны хямрал орж ирээд. Тэгээд ер нь эрт мэдэрчүүл бас өөр. Тэр хямралаа яг хосын амьдрал руугаа оруулаад битэр бас жоохон хэцүү юм болох шахсан тий. Тэгээд одоо нэг хүмүүс амар ойлгоод мэдээд байна. Цаашаа ч гэсэн би бас ингээд өнөөдөр ингээд энийг хийх гэсэн амар гоё юм хийчдэг. Нэг удахгүй бас хэрэлдээд бас 9 шид болсон гэвэл хүмүүсийг хуурсан болчих юм уу гэдэг бодоод идэг байхгүй юу? Би харин тэгсэн чи тэрийг би ингэж бодлоо. Хүмүүс ингээд битэрийг муудалтаа ингээд зөвлөө өхөр ингээд дээрт амар ингээд салсан дээр ч юм уу тийм манай найзууд бол энэ ойр өөрийнх нь тийжилдэг байхгүй. Тэгээ би энэ хүнд итгэл ингээд тэр хүмүүсийн үгээр болохгүйгаа битэр бас салахгүй явдаг байхгүй. Яг хүмүүсийн ингээд бодлоор ингээд битэрийг маш юм токсиктэй ингээд маш сонир амьдралтай гэж бас хардаг. Битэр тэгтээ жаргалтай амьдрал бүр маш бүр тэрнээс их байгаа. Тэгээ блогоор ер нь хуваалцаад явах миний амьдрал амар кино шиг гэж надад санагддаг уусаа. Энгийн нэг хэвэн амьдралтай биш битэр. Тэгээд энэ одоо хэцүү байгаагаасаа илүү жаргалтай байсан цаг хугацаанд бүр эндээ зөвлөд авч явах гэдэг. Гэтэ яг салж байгаа асуудал байгаа шүү дээ. Хүмүүс бол миний амьдрал шиг. Хин ч миний амьдралыг ирээд шийдэж байх юм. Өөрийнхөө амьдрал чинь асууж. Нэг юм дээр очиад тэрнээр яриад тэрнийхээ амьдрал. Чи тэгээ намайг ярьдаг гэдэг юм. Үгүй би ч нэг хүмүүстэй. Наад ч хүмүүс тэгээ явж байгаа шүү дээ. Миний амьдрал. Эцэг дүүшгүй. Үнэхээр хайртай татны хүмүүс маань миний мэддэг зам мөрөөр хахаад байна. Зөвлөхөөс гадна зүгээр өөрийнхөө дурсган дээрээс өөрхөн тийм түүхийг хуваалцсан. Тэр хүн хийж сонсснороо заавал хэрэгжүүлэх чалбгүй. Тэгээд өөрөө хороод амжаа. Яг олон найз надад байхгүй би нэг олон туулцаад тахгүй ч гэсэн үнэхээр хэцүү бол ингээд дотор байгаа хэцүү мэдрэмжийг би гаргахыг хүсдэг байхгүй. Тэгээд ингээд боссон юмнуудаа ингээд нөхтөө ингэсэн тэгснээ яхаар ер нь бол ихэнх хүмүүс салахыг зөвлөдөг. Би болохоор ерөөсөө тийм биш нэрээ. Би гэж хэлээд яг гэхдээ ингээд надад бол ингээд би өөрөө нөгөө нэг дотроо юм яг чин сэтгэлээсээ салахыг хүсдэггүй. Зүгээр л хүмүүс ингээд надтай миний мэдрэмжийг хуваалцаасаа гэж хүсдэг байхгүй. Тэгж яхад ингээд шууд ингээд заагаад зөвлөөл тэгэл тэр ингээд харна. Миний дотор байгаа бодлоос зөрчилдөд байгаа болохоор би зарим нь яг энэгээр оруулаа энэгээр гаргацдаг гэсэн. Тэгээд тэгээ харин хүмүүсийг бас жоохон гайхаад байдаг ингээд яг амьдралд нь гоё жаргалтай юм мэдгүй юм чинь би бол энэ үдээр нь ингэж хэлдэг хүмүүсийг аль болох дэмжихийг боддог заяа. Дэмжиж тэр хүн чинь сайн хүн штэ, тийм хүн штэ тэгээд нэг арай өөрөөр бодоод үзээрэй. Эсвэл ингээд сайн муу талын бичээд үзээрэй энэ төр гэж ер нь аль болох салахгүй байхыг ер нь зөвлөдөг. Ер нь гэр бүл салах чинь бас ер нь за тийм хүүхдтэй болсон бол тийм хүүхдтэй болсон бол ер нь бол ингээд амар хэцүү зүйл болчих жоох байхгүй. Тухайн хоёр хүнээс салж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад гадны гар үр дагаврын тооцоолж үзээд тэр салалт нь зөв буруу. Одоо жишээ нь өчнөө олон хүүхдтэй аливаа хариуцлага зугатаагаад тийм өөр хүүхдэд тийж чихнэр хүүхдээ хамгаалж гэр бүлээ авч явах юм хүч явах тийм хүүхдүүдийнхээ хариуцлага гэр бүлийнхээ хариуцлагыг хүлээж чадахгүй болмоо ачаа бол тэрийг буруу салах. Тэргээр ихнэрийн гэсэн тийм бий үү тийм буруу салах. Түр салт нь юу вэ гэхээр нэг нэгэндээ үнэхээр муу үлгэрээр тийм нэг нэгнээс хайр мэдрэлгүй ямар нэгэн хүчит алдахаар суусан хүмүүс тийм нэгтгэхийн хаяг бол маш хол насны зүрх юм байна. Маш хол насны зүрхэн дээр хайр сэтгэл байгаа ч цаана нэг юм байна. Тэгээд ийм саллууд нь салаад тэр хүмүүс нь зүв зам мөрж амаараа амьдарч байгаа. Нэг зүв салт. Тэгээд Монголд бол дийлэнх нь буруу салт нэр. 10 хүний баг 8 буруу. Тэгээд яг болов болцоор тий цаашгаа болцоор юм болцоор юм тий. Тэгэд угаас нөгөө хоёр өөр орчинд үссэн юм чинь ойлголцохгүй зүйл зөндөх байна. Тэгээд тэрийг уг нь ойлголцоод болох юм бас зарим хүмүүсээр харагдаад тий. Тэгээд салахгүйгээр шийдэж байгаа болох юмуд байгаад дээ шүү дээ. 17 жил амьдсны үндсэн дээр би жоон дараад байна. Юм аа үстэй юу гэж байгаа байхгүй юу? Би ярьж байгаа. Чи таах юм.
Би таахгүй. Хоёул нэг шалахгүй. Айгуулаа. 17 жил хамт амьдсан юм чиндээ. Энэ хүнтэй юу гэдэг өмнө нь энэ юмдээ нэг жоохон юу аашилж байгаа, уурж байгаа, бохомж байгаа асуудал. Тэр бас нь үлээж авдаг тийм. Энэ намайг энэ чам чи яагаад ингэж бодсон байгаа юм бэ? Гомцыг дотроо байхгүй. Тэр асуудал бас том болж. Үргэлж байгаа юм тийм. Үргэлж явдаг. 17 жил болоод ирэв. Нэг илүү сайн мэдээ. Тэг ойлгоод. Энэ ямар ааштай энэ тэр аль мэдж байгаа нэг илүү хүсэлтэй байна. Тэгээд ирэхээр нөгөө ч юм шиг хүсэлтэй. Тэр нь бол тэгээд удаан хугацаанд хамт амьдрах юм. Энийг таних юм тийм. Энийг илүү сайн таньж чадсан заавал ийм удаан хугацаанд орчил өгвөл энэ хамт байснараа л энийг амархан хол мэднэ. Тэр нэрээ гэж мөнгө янз бүрийн хөөж явуулдаг. Илүү боломжтой аваад. Тэр хүмүүс чинь ажил амьдрал бүхэл мэдээж байгаа их хүнлэмж ажил үзэх юм гэсэн. Хэмжээнд он томоотой. Билийгээд тэр бүхийг тийм ойлгох юм. Яг тэгэхээр яг одоогийн менежмент даалгавар юм. Эсрэг тийм зүйлтэй болсон. Мэдгүй өргөжлүүлэл хэл харин хавч нэмэл явчаа. Даан баярын зүргээ. Дахиад баярын. Үерхч нөхөрсөн байна бит хоёр. Тийм. Хамтдаа байсан байна. Анилсан байна. Тэгээ 17 жилийн хугацаанд битэрийн тустай байсан. Нэг удаа нэг сар салсан. Чи нэг 5-6 сар солонгос явсан баг тий. Тэгээ хүүхэд төрсөн үеэр нэг тустай нэг ирж очих сар мар байсан баг. Тий. Тэгээд нийт нэг 7-8 сар тустай байсан. Тэгээ үлдсэн хугацаанд бол байнгын хамтдаа байсан. Хамтдаа асуудлаа шийдээд. Хамтдаа асуудлыг даван тулсан. Тийм. Даваануудаа бүгдийг даван тулсан. Бусдын амьдралд угаасаа ер нь даваанууд байдаг юм байлээ. Тэгээд тэр даваануудаа хаз жаргалтайгаар тий би нэгээ сайхан ойлгоод муу зүйлүүдийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа зүйлүүдтэйгээ эвлэрээд тий. Тэгээ хүнийг яг хайрлсан шиг хайрлаад хормог дуусгал ер нь зүгээр угаасаа бид нэр хосоороо амьдрах гэж ирсэн гэж би бас боддог. Угаасаа тийм бах арга билег нийлээд бүх зүйл хосоорол би энийг яг нөхөл амьдралаа тусгал уг амьдрал утга учиртай байх. Учиртай. Амьдралыг утга учиртай болгох хэрэгтэй. Тэгэл сайхан амьдарч нөө бид тээр модох үедээ мудаал, эвлэрэх үедээ эвлэрээл, хайрлах үедээ хайрлал. Тэ чи ер нь хайрыг юу гэж боддог? Хайрыг юу? Бүх зүйл л гэж бодож байна. Тэгэл аливаа сэтгэл зүрхээ зориулж шингээж чин хандсан бүхэнд л хайр шингэдэг байна тий. Тэр маш олон хайр байгаа шүү дээ. Хосуудын хувьд бол одоогор бол миний мэдж байгаа хайр бол энэ хоёртойгоо илүү их цаг хугацааг хамт өнгөрүүлж илүү их дурсамжийг бүтээж жаргал зовлонгоо хамт хуваалцаж насыг барахыг л хайрх баг та. Тэр хамгийн гоё мэдрэмжүүд бол хайр гэсэн. Хайрыг ингээд яг би биендээ бүхнийг зориулах бүхнийг зориулаад би биендээ золиослох тийм юмаа өөрийнхөө юмыг золиослохыг бол хайр гэхгүй юм лээ. Тэгээ тэрийг үнэхээр ингээд зарим нэг зүйлдээ эвлэрэх хэрэгтэй гэдэг ингээд өөрийгөө золиосч болохгүй. Энтэй эвлэхийн тулд өөрөө тэр тэрнийг дасаад тий өөрийгөө гоё авч явангаа хажуугаар нь энийг зөөр болгох хайр бол төсөв төвчээр тий эсвэл ингээд хамт байхын тулд ингээд өөрийгөө золиослох өөрийнхоороо биш байхыг бол хайр гэхгүй баг. Хайр яг ингээд хамт байгаа үед яг өөрийнхоороо тий сэтгэлээ дүүрэн байлгахыг хайр гэх баг. Тийм. Тэгэд хайрлж ин хайр өгж ин гэд юу яагаад гэж болохгүй. Өөрөө арганд нь хаяад гэд яриад байгаа шүү дээ. Тэгээд авах юм бол чинь буруу хайр болчихж байгаа. Нэгэсэндээ өөрийнхоороо байх боломжгүй болоод эхэлчихэж байгаа. Тэгэхээр тавгүй байна. Дандаа хиймэл дүрд орно гэсэн үг. А нөгөөсөндөө нөгөө хүнийгаа илүү их нөгөө нэг бас буруу тийш нь буруу хайр руу явуулж гинэ л гэсэн үг л дээ. Болон өөгшүүлж даврааж гинэ л гэсэн үг. Тэр байгаа байдлыг хүлээн зөвшөөрөд байгаад ах юм бол. Тэр айл хоёр талаасаа л өөрсдийнхоороо илэн далангуу
нэгээ илүү сайн мэддэг байж ижил яг чинхэн хайр үүсч эхлэх байна. Тэгээ өөгшгөө тэр хүний яг юм хүмүүжил юм шүү. Яг хайраа бүрэн ингээд зориулаад тахад тэрийг ингээд даврлаар хэрэг хүлээж аваад байгаа бол энэ бол буруу хүмүүжил хаа. Энийг ингээд Мэдэж ойлгохгүй зүйл байна л да. Би болохоор ингэж бодохгүй та. Би яг юмыг яг нөгөө хийсэн шиг хийдэж штэ тийм ингээд заавал нэг дуусчих чи санаа амтдаг шиг миний амьдралын зарчим байгаа надад би яг хайрлсан шиг хайрлая гэж боддог. Ер нь заримдаа өөрийгөө бас хаях үе гардаг. Гэтэ тэрийг маань ингээд ойлгоод тий энэ хүн намайг ингэж хайрлаж байгаа юм чинь би буцаад хайрлая гэдэг зүйл бас битэрийн дунд оршдог бах тий. Гэтэ зарим зүйл төр бас яг тийм хүмүүс гардаг тий тэрийг дээрс таамаглуулаад явж байгаа. Таамаглуулна. Цаашаа би бинийгээ бүр нүдэрээ ойлголцдог. Оюун бодлороо ойлголцдог хэмжээнд очтлоо. Би энэ хайрыг яг эцсийн үзье гэж боддог. Ич шиддэг бүтээн. Тийм. Ич шиддэг бүтээн. Өдөртөө нэг аяр заны шүлгийг унштай чинь. Үгүй. Би одоо миний амьдралд ингээд ич шидийн зүйл одоогийн байдлаар 3 удаа тохиолдсон байгаа байхгүй. Эхнийх нь бол ингээд мэдээж бяцлагаар би ирүүлчихсэн. Тий, ирүүл мэдтэйсэн. Тэгээ хоёр дахь ич шид нь бол угаасаа хайр гэж боддог. Би ингээд бүртөө танилцсанаас хойш миний бие бас ирүүлжээд миний амьдрал ич шид тохиолдсон гэж надад санагддаг. Гурав дахь нь бол бодлооч байгаа. Бидний талаар бол дараа нь ярина. Тэгээ хайр ингээд яг хайраар би бас имжлэгдсэн. Тэгээ хайраас болоод гардаг нөгөө октоцистин тийм ингээд даврууд чинь хүний эрүүл мэндийг угаасаа эрүүлжүүлт юм лээ. Би яг энийг өөрийнхөө биеэр мэдэрсэн. Тэгээд надад энэ ингээд ич шидэмт санагдсан. Тэгээ миний амьдрал ч гэсэн ер нь бол ялгаагүй шүү дээ. Тэгэл өсвөр нас эхлээл манай үеийн залуучууд ч ер нь тэгэл ихэнх нь л лимитийн л гудамд л байдаг гэсэн шүү дээ. Ихэнх нь шүү. Тийм байгаагүй хүмүүс бол байгаа. Яг ээж аав нарын хувьд ажил амьдралаа зохицуулах гал явж байгаа үед маань хараа хяналтгүй байх явцдаа гудам тэгэл янз янзын хүмүүстэй л учирч уулзчихлаа. Хулиганч байлаа, танхаач байлаа. Ер нь бол тэгэл муу гих хөнгөн бүх зүйлийг л хийж үлдсэн шүү дээ. Битүүрийн амьдрал амар сонирхолтой тий. Яг битүүр ингээд хамтдаа байснаас гадна тусдаа явсан замаа бодохоор Манай богинохон хугацаанд амар их зүйлийг үүсгэж байгаа шүү. Манай хүн бол ингээд юмыг дандаа юм хар аргаар тий аргын барилаар явсан бол миний амьдрал юм маш гоё бэлгийн. Би маш аз жаргалтай маш гоё замлаар ирнэ явсан. Тэгээ битүүр яг тэр нь бас амар гоё таардаг тий. Миний үзэнд бол дандаа цагаах нар гэдэг байхгүй. Тэгээ би юмыг амар юм цагаах нар ер нь харчдаг. Надад яг юм ингэчүүл яана гэсэн туршил одоо дараа нь туршлага надад байдаггүй. Тэгээ энийг маань ингээд манай хүн бас ингээд айгу сайхан залаад тий. Чи энэ дээрээ ингэж шүү, энэ арай гиндүү тий гинтгэдэг шүү, ингэдэг шүү, тэгдэг шүү гэд. Би болохоор энэ хүний ингээд яхан зөв мэдрэмжүүдийн тий арай өөр аргаар энэ хүн чинь ийм сайн талтай юм чинь ингэж байгаа хаа тий гэдэг тэр яг би нэг нөхөр авдаг. Тэгээ эртхэн миний хувьд бол ингэ санагдсан. Эртхэн тэгэл үзэх юмудаа үзчихвэл амар юм лээ тий. Тэгвэл бол тэгэл дандаа бас сайн байх боломжгүй шүү дээ хүн. Эртөөний хувьд үү? Тий, эртөөний хувьд бол угаасаа эмэгтэйний хувьд бол би бол тэгэл яс журамтай тий яс зүйтэй цагтлах баттаас тодорхой хэмжээнд байх шаардлагатай. Эрэгтэй хүмүүс яг хуу дийлэнх нь янз янзын зам мөр сонгосон ч буруу замаар явсан нь цөөхөн буруу замаар явсан ч тэндээсээ гарч чадсан олон байдаг нь бас аавштай. Тэгээ мууг нь мэдсэн цагт сайныг мэдэх амархан шүү дээ. Сайныг мууг нь эхлээ мэдээд эхлэх мэдчих юм бол сайныг мэдэрч чаддаг байхгүй юу? Тэгэхээр сайн байгаад байвал мууг мэдэж чадахгүй шүү дээ. Мууг мэдэж чадахгүй бол хэрвээ муутай таарвал хэзээ нэгэн цагт тэгэл илүү л их мэдэрч зовх бах та. Одоо хардлын талаар юм асуу. Хардлагч юу юм? Агмын нототом хардны яагаад? Хардлагч хартаас тий. Үгүй эн чинь юм байгаа байхгүй юу? Харгуун ингэж бол байхгүй. Энэ бол хармын сэтгэл гэдэг юм шүү дээ. За хардалт гэж ярих байлаа хармын сэтгэл гэж ярих. Хармын сэтгэлгүй хүн гэж байхгүй. Бүх зүйл дээр хармын сэтгэлтэй байна. Энэ нь бол нөгөө нэг харамлах зүйлийн арай өөр хэлбэр болоод байгаа байхгүй. За тэгээ хардалт буюу энэ хармын сэтгэлийн өөр зүйл маань бас хоёр талтай байгаа даа миний бодлоор. Тэг буруу. За юу юугаач мэдэхгүй ямар нэгэн зүйлээ мэдрэмж юу юугаа амьдралынхаа утга учир зорилго бүх зүйлээ мэдэхгүй хайрлж мэдэхгүй явжиж нэрээ ямар нэгэн байдлаар хий онсон хавдад зовоож тий тэрэндээ одоо нэг газлайтинг гэж байдаг ш тий. Тиймэрхүү байдлыг үзүүлэх юм бол энэ бол буруу болж байгаа тий. Тэр жишээ нь одоо юу гэдэг нэг ажлынхантай хамт явуулахгүй над тийм үе байсан. Тэр үед бол угаасаа үнэхээр тэр амьдрал том болсон. Юу ч мэдэхгүй л явжсан бацаа явж байгаа байхгүй. Ингүү ч одоо ч нэг мэдээд байгаа юм биш л дээ. Одоо ч нэг тийм хөшөрсөн ч зүйл алга. Гэтэ аль өмнөх байгаагаа бодох юм бол томорсон. Тэгээ илүү ухаачж байгаа гэж ойлгож болохоор байгаа байхгүй. Тэгэд хардталтын
сайн тал нь гэх юм бол зөв хардах юм бол эн чинь бас мэдээж хайртай хүмүүсээ харамтлах нь бол зөв ясны хэрэгтэй. Ямар нэгэн хүн чамд тодорхой хэмжээгээр ингээд сэтгэнээд дээрээс нь ингээд янз бүрийн байдал үүсгэж авах юм бол хардсан шүү дээ мэдээж. Харамтлна. Таныгаа гэр бүлийнхээ хайртай хүмүүсээ харамтлна шүү дээ. За эхнэрээ харамтлаа. Тэгээ харамлж байгаа илэрхийлэлээ манайхан буруу гаргадаг тийм. Хүчирхийлэл байлаа асуудлыг шийдэх гэдэг. Тэр байдлыг болохоос өмнө урдсан сэргийлээд зөвтэйгээр тайлбарлаж өгөөд ярилцах хэрэгтэй баг тийм. Тэр харамлж байгаа сэтгэлээ зөвөр ойлгуулж өгөх хэрэгтэй юм болов. Одоо би чамд үнэхээр их юм их чин сэтгэлийн агуу их хайр байхад энэ хүнтэй ингэж харьцаж байгаа чи намайг зовоогод байна. Тэр хүн ойлгохгүй байх юм бол харин арай өөр юм бол явчих штэ тий. Ойлгоод тэр үйлдэлээ дахин давтахгүй байх нь тэр хүний хармын сэтгэлийг өдөөхгүй жишээ байх юм уу гэж бодож байна. Би бол угаасаа амар хартай байсан. Тийм нэлээд хартай. За амарын ч бас юу юм бэ зүгээр. Нэлээд хартай хэмжээнд бол хардна. Тэгээд энэ хэмжээнээс хаяа хэтрдэг байсан. Хэтрээд явчихараад буруулчих юм лээ. Мангуур нь Би болохоор харталтыг бас жоохон эргээр харах хичээдэг заяа. Би чиний хартааг яг хартаа гэд бусад хосуудтай харьцуулна шүү дээ. Тэгээд олон байсан болохоор бусад найзуудынхаа нөхрүүдийг найзлуучуудыг харахаар ер нь дэжгүй ингээд манай нэлээд хартаа юм байна да гэж ер нь боддог байсан. Гэтэ энэ нь надад бас сайнаар нөлөөсөн болохоор би энэ ингээд энэ надад амар хайртай болохоор ингэж байгаа юм байна гэж зүгээр ойлгодог. Тэгээ хэрвээ чи намайг бас харддаггүй байсан бол би чи ингээд залуу битэр ер нь жоохон эготой байсан. Залуу да. Тэ 18 настай ах та. залуу да. Одоо 25 та. Тэгээ нэлээд битэр эготой байсан. Тийм болохоор ингээд анх оюутан болоод ингээд олон хүмүүстэй харилцаад ирэхээр эго маань өсөд бас буруу тишээгээ би явж магадгүй байсан байх. Өөр 9 шидийн хүмүүс төтлөгдөөд тий. Толгоо угаалаад ч юм ингээд явах байсан. Тэгээ тэрний ингээд яг нам дарсан. Нам дарсан болохоор намайг бас яг зөв зам руу чиглүүлсэн гэж би нэг амар зөвөр хүлээж авдаг. Тэгээ хардталт бол бас зөвөр зүйл. Яа тэгэхээр хардахгүй л мох шүү дээ. Тий. Хардахгүй л амар надад л жоохон сонир санагдлаа. Тэгээ би ингээд нөхрийнхөө угаасаа нэг юм манай чи юм эготой. Тэгээ энэ ч гэсэн юм аим гоё харилцантай ингээд яг намайг бүр ингээд яг харамлаад байгаа нь уусаа мэдэгддэг болохоор надад энэ надад бүр ийм хүчтэй хайртай юм байна шүү гэдэг маань бас мэдрүүлдэг. Гэтэ тэр нь жоохон хитрхээр ядраатай навш гэж боддог л тоо. Гэтэ тэгээд зөвөр хүлээж аваад одоо битэрийн дунд итгэлцэл байгаа. Битэрийн дунд заяа. Ер нь бол одоо сүүлийн нэг жилдээ битэр бүр маш их ярилцаад тэгээ маш их ингээд өнгөрсөн дурсамжуудаа ингээд ярьснаас ер нь битэр маш гүн хайр сэтгэлийн тий холбоотой гэдэг ер нь ойлгосон. Тэгээ одоо битэрийн дундуур ер нь хардалттай юм үнэж биш байдал ер нь болохгүй гэдгийг ойлгоцсон. Тэгэд дээрэс нь битэрийн дунд хар цагаан хил ам орхооргүй. Тэр ийм бат болсон гэж бодож байгаа. Гэхдээ яг энэ одоогийн байдлаар тийм ирээдүйд бас яаж үржихтэй мэдэхгүй. Гэхдээ яг энэ бол зөв зам гэж ойлгосон. Ирээдүйд сайн хайрлал өөрчлөлтийг илүү сайн хийж бодож байгаа. Хардталтын буруу тал дээр нөө хүчрхийлэл хэрэгэлдэг те. Би бол угаасаа ямар ч эрэгтэй хүнээс бол айхгүй. Тэр итгэл өчнөө өсөр наснаасаа эхлээд өдөг хүртэл олон залуудаа аамч мөрийсэн, гарч мөрийжсэн. Тэгээд ер нь бол ямар ч тийм хамарч мөрийсэн, хорооч мөрийсэн. Тэгээд өчнөө олон залуучуудтай уулзч учирч үзчихсэн болохоор ер нь бол айж имэн гэж бол байдгүй. Аль болох жоохон хардталт яхаараа буруу хөл хийчих гээд байдаг байсан. Одоо бол тий тэр залуучууд намайг уучлаарай. Чи надаас за уучлаарай. Тий буруу хийдэг байсан шүү минь арай хайргаа уучлаарай. Гэтэ ашгүй азар би зүгээр ойлгохгүй байсан. Айд өмнөх юм бол би аавсаа л байна. Бүр тэнэс авт тиймс аавж эсэлэн. Тэг эхнэрээс одоо илүү хайд болсон ба. Одоо лайх биш л би хартаа юу? Чи бүр аим шиг хартай шүү дээ. Аим шиг кино бүр цааш. Бүр сэтгэл зүйн гүн дарамтанд ортол хардж байгаа шүү. Тийш бодд юм уу? Тийш бодд юм уу? Чи мэддэг юм уу? Юу гэж хардахгүй заяа. Үнэхээр амар чичгэн зүйлтэй ингээд детальчж чаддаг байхгүй. Миний хажууд чиний ингэ сайн харагдах, миний би тэр хүний ажил сайн харагдах юм тийм чулуун. Миний үзэл бодлого хүлэхгүй надад уурлах чинь миний уурсан байна. Тэр хамгийн том уур болохоос би мэдж байгаа шүү дээ өөрийгөө така. Би ямар хүн бэ гэдгийг би мэдж байгаа тийм. Юу нэмэр зүгээр. Яасан хэрэгтэй шүү. Сайн яриа шүү. Миний зүрх ерөөсө хүчтэй цоглог байна. Зүгээр. Болгоон дээр амруулаа. За тасаа. Гэхдээ гэхдээ би чамайг мэдж байгаа така. Хүмүүстэй хүндэтгэлтэй харьцдаг чи мэдэн заяа. Тэг хүндэтгэлээ чи буруугаар ойлгодог хүмүүсийг ч гэсэн би мэднэ гэсэн заяа. Би өөрөө ч хойш эхнэртээ буруу бодуулахгүй тул би хүмүүстэй тийм хүндэтгэлтэй хандах байлгүй шийдсэн. Тийм надтай чи хүндэтгэлтэй хандах хэрэгтэй та. Чи надтай хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ойлгож байна уу? Тийм болохоор би бол хүндэтгэлтэй хандах шаардлага хүмүүст. Тэмүүл заримдаа ингэ зүгээр дээ. Хүндэтгэлийн хамгийн дээд хэлбэрийг хандсан зүйлийг манайд хандаагүй юм шиг зараад хараа. Юу гэсэн хандаа? Юу болж байгаа юм ойлгоо. Тийм шүү. Юу гэсэн юм бэ? Миний чи ингэж миний хийсэн зүйлийг тэд нэг буруу ойлгоод ингэж юм уу? Чиний хараа ойлгохгүй юм ба шүү дээ.
Тэгэхээр тийм хүмүүс асуудал байгаа гэсэн. Тэгэхээр тийм хүмүүст харьцах шаардлага үүсэх. Тийм үстэй хоёул амьдралдаа гайж ирэх шүү дээ. Гаймаа гэж хүрэх гэдэг яг гэхдээ баччиг хэрүүл үсгэж хитэн цаана гэдэг хямралтай баймаргаа болохоор тэр дөрвөн асуудал би жоохон би шийднэ. Тэгснээр тэгвэл хоёулаа нэг юм харьцуулт хийзээ юу? Тэгснээр краш ч юм уу, манай нэг найз ч юм уу бидэртэй болохоор ингээд чи байтик контакт хүртэл хийдэг. Тэр чинь амдын харилцаа шүү дээ. Та нар тэгдэг шүү дээ. Өөдөөс харцаа би чамд хайртай явуулаад тийм. Тэр чинь юу тэмүүлээд би юу гэдэг хамт байхдаа өөрийгөө яг одоо эмэгтэй хүн шиг би өөрийгөө ахмах гэж явж байгаа хаяа. Тэгэхээр ингээд би ингээд эмэгтэй хүн харцдаг гэсэн миний одоо тийм эмэгтэй даварыг хүлээгдэх үү. Тийм болохоор тэртээ би зүгээр байхдаа хөвчлээ өөрийнхөө байхыг хичээдэг гэсэн. Тэгээ би өөрийнхөө байхаар хүн угаасаа жоохон цогтөг. Тэгээ хүлцдэг ингээд миний одоо хойлооч гэсэн л хэвчээ. Тийм үстэй. Тэгэхээр чи ингээд энийг маань ингээд ойлгох хэрэгтэй байхгүй юу? Гэтэ тэрнтэй чи анд болчихвол болж байна. Би анд болчихвол. Би тэрнтэй чи анд болчих юм бол яг чи яг юу гэдэг. Бас X нэг хэрэг юм даваар явчих واخ. Тийм үү? Ямар X? Чи X юмсан уу? Танаа бол. Би ингээд бусад хүмүүстэй ингээд бодохоор өөрийгөө дэжгүй хар багтаа юм гэж. Гэтэ би яг чамайг явахаас нэг айдаггүй болохоор би амар хатдаг шүү. Хэрвээ үнэхээр сэтгэл нь хувираад ч юм уу те намайг янз бүрээр хуураад явах юм бол би бол явуулна гэж боддог. Тэгээд дээрэс нь тэр чинь ингээд бас яг анх танилцсан цагаас жоох юм Америк маягаар тий арай нэг өөрөөр би өөртөө нээсэн гэж боддоггүй бүр хитрхи ингээл баригдмал биш тий бүр уламжлалт үе эрхлийг халсан. Тийм арай нэг юм яг юм руу тал дээр ойлгодог. Яа тэгэхээр одоо бид нар чинь ингээд жоохон юм эготой гэсэн шүү дээ тий. Тэгээд хүмүүстэй ингээд олон хүнтэй холбогдчихсан. Зарим үед би бол ингээд нөхрийгээ бүр бас нэг хинч тоохгүй л хэвчээ шүү дээ тий. Хуучин X-үд ч юм уу тий 9 шидийн гарууд гарч ирэх юм бол ингээд манай хүнтэй бас инхээр надад их хардах биш. Угаасаа энэ хүмүүсийг сонгоогүй намайг сонгосон чинь их тодорхой хэмжээний юм их юм байхад зүгээр. Угаасаа хүн чинь ингээд хардаа сэтгэл хагдаад юм дуурлага болоод тэгээ имийг гоё гэж харахаа болоод хүнийг одоо 9 шидийн өөр хүмүүсийг крашлахаа болохоор хүний ингээд зүрх зогсоод хурд өгшөрдөг гэж аахгүй хүн дуурлахгүй бол тэгэхээр би өөрөө ч гэсэн бас дуурладаг. Гэхдээ хайртай хүмүүс тусдаа гэдгийг би ойлгодог. Би нэг мэдсэн гэсэн үг тий. Мэдсэн болохоор битэрт нэг яг нэг хаяа бас нэг жоохон сэтгэл байна тий. Тэгээ одоо энэ яг цаашаа байхгүй болох байх. Тэгээ энэ дэр би бас нөхрөө жоохон ойлгохыг хичээдэг. Хамтаа он би юм чинь. Тэгэд манай он ч гэсэн зарим зүйлтэй бас жоохон ойлгодог гэж магадгүй. Битэр чинь нэг өөртөө бас жоох юм яг хүний хажууд харах юм бол жоохон сэтгэнөр юм шиг. Уг нь бол найрсагсан. Энэ бол найрсагсан. Тийм Аль болох хүмүүстэй эвтэй найртай. Одоо бол тэгэл аль болох эвтэй найртай, найрсаг харилцаж байхыг хичээдэг. Тэр хүмүүс нь яаж мэдээж тэгжил хардаг байлгүй дээ. Бүгд л ингэс идэх гэдэг тэгээд энэ шаардлагатай. Намайг бол ихтэй тэгж хардаг юм шиг. Уг нь бол үгүй шүү. Би ингээд айгүй хүмүүстэй сайхан найрсаг харьцаатай байхыг хичээдэг юм хэлдэггүй. Тэгээд надад бол хайртай хүн байгаа. Тэгээд миний амьдралын зарчимд нэг хайраа яг бүрэн дуусгаж ийж, үр дүнгийн үзчихэж, тэгээд эцсийн дүнгийг харж санаа мөх болохоор өөр хүмүүнтэй болгоно. Анзуу янз бүр нааш та. Бочлаа. Тэгээ одоо би та нарт хайргаа үзүүлье. Энэ хүнийг хайрласан хайргаа. Гүрвлийн дуун дээр байдаг шүү дээ. Чамд өгсөн бүх хайраа дотор нь тавьсан. Тэсэм. Хантлаар авч хангал. харж байгаа жоохон доош болж байгаа. Нэрийн. Битэрийн нээж. Чи гэж яах вэ? Тэгээ битэрийн сая би биэндээ өгсөн хайрыг харсан бах маш том болсон. Маш том болсон. Тэгээд ер нь бусад асууддаа битэр нэг зөвлөгөө өгөх гэдэг хаш битэрийн бас туршлагыг хараад тэг хүн ингээд уг нь харсан зүйлээсээ тэг сонсон зүйлээсээ үлгэр дуурай аваад тэрийг ингээд сайхан бас амьдралынхаа нэг зарчим болоод явбал амьдрал болоос тийм ч хэцүү биш. Ер нь бол амьдрал маш гоё дардан гэж боддог. Тэгээ асуудтай хандаж хэлэхэд яг хайрыг хайрсан шиг хайрад дуусгаараа тэгээ дээрэс нь хүний бас яг жоохон зөв сонгох хэрэгтэй. Тийм зөв сонгох. Уус нь насан туршдаа хамт амьдрах хүнээ зөв сонгож ижил тэр амьдрал чинь утга учиртай болно гэхээс. Ямар нэгэн мөнгө, ямар нэгэн хүсэлт ачаал, ямар нэгэн байдлаар л ашиг сонирхол агуулгацсан хайр үерхэл бол урт удаан хугацаанд хортой. Тэгээ нэг амар тохирохгүй гэдэг юм юм байхгүй шүү дээ. Уусаа хорвоо тосороо амьдраад жаргаад тий амьдралаа тулах гэж ирсэн. Бодоод үзээч нөгөө нэг тохирохгүй дээр ирэх юм бол нөгөө хүүхдэн нөт үстэй. Аратанд нэг охин дууралдаг. Ямар хүүхдэн нөлөө? Нэг цайцдаг тий. За тий. Тэр хоёр тохироод тахчаа. Тий. Тэгээд энийг бас дохин нь жон чи ямар аимшиг юм байла. Ааш маш нь хөөрч мөрцөн. Тэгээд тайрлсараа жинхэнэ хайраар тэр хүнийг буцаагаад гой залуу болгож байгаа сте. Тэгэхээр чи хайр яг тийм л хайр байх хэвээр.
Тийм бүх зүйлийг маш гоёор хараад тэгэл хамтдаа энэ урт сайхан амьдралаа туулаад явах шиг өвн жаргал байхгүй, хосоороо туулах шиг ер нь жаргал байхгүй шүү дээ. Эцэг чи хоёр тэгэл Тэгэл тийм чинь. яг миний насны залуучууд болон тэгээд найз нөхд ерөндөө хэлэхэд миний хувьд бол карьер эдгээр янзын мөнгө төгрөг хөөж явна гэдэг бол утгагүй зүйл гэдгийг ойлгосон. Тэгвэл он тодорхой хэмжээнд өөрийн мэддэг чаддаг зүйлээ улам сайжруулах нь зөв эсний хэрэг. Тэрийг хийж болно, хэрэгжүүлж болно. Хитрхи буруу зүйлдээ, үнэт бос зүйлдээ цагаа ихийг зарцуулж байна. Зарим нэг хэсэг нь тэр цагаа ажил, карьер өөрийнхөө хийж бүтээх ёстой зүйлүүдээ хийгээд олох ёстой юм олоод явж болно, тий? Ус бити бааж бити ингэж зүйл биш. Тэгвэл нөгөө талдаа гэр бүлээ хизээч орхигдуулж болохгүй. Гэр бүлдээ л анхаарах ёстой. Илүү их цагийг гэр бүлдээ зарцуулах ёстой. Эзэн нэг цагт угаасаа карьер, ажил, хөдөлмөр хөөж явсан дийлэх хүмүүсийн ер нь ингээл харж ах чинь тэгээд гэр бүлээ л ер нь орхигдуулаад өөрийнхөө яг үнэт зүйлээ алдсан цаг хугацаагаа нөхөж авахын тулд тэгээд жоохон хэцүү л харагдаад байна шүү дээ. Тэр тийм байна. Мань бол тэгээд угаасаа нөгөө замын сонгоо шийдсэн баа. Тэгээд бол ажил амьдралаа хийн надад хийж чаддаг маш олон зүйл байгаа. Хийж чаддаг тэр зүйлээ улам сайжруулах явцдаа илүү гэр бүлтэй ганц жаргалтай байхыг л хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө та бүхэндээ тэгээд бүгдэнд нь сайн шүү. Та нар бүгдийн Орой подкаст. наад хож арах гэж. Тэгээд хайр бол маш гоё мэдрэмж болохоор энийг гоё амьдралынхаа туш амтлаад амсаад тийм мэдрээд хүртэд явал ер нь бидээс уртудаа наслах бах тийм. Эхнэр хүүхэд гэр бүлээ гоё хайрлаад авч явж байгаа ирчүүд хэлэхэд та нар бол нэрээ үнэхээр гоё шүү. Та нараасаа ер нь бол их сурцгаж хичээдэй шүү. Тэгээ гэр бүлийнхаа хүмүүстэйгээ эхнэртэйгээ хүндэтгэлтэй хандах, хүүхдүүдээ гоё хүмүүжүүлэх тийм. Тэгээд илүү их цагийг зарцуулж чадж байгаа маш олон мянган тийм залуучууд байгаа шүү дээ. Ойлгох зайлгүй зүйлийг юмсыг тэгээд чин сэтгэлээсээ ханддаг тийм шудраг мундаг залуучуудтай бол үнэхээр талархаж явдсан шүү. Та нар минь бол yes. Та нартай бол нэрээ бахархал төрдөө шүү. Тэгээд яг уу би муу ялгаагүй нэрээ бас ууж идэл ингээл янз янзын асуудал үүсгэл явж исэн үе байгаа тийм. Гэтэ контрол яг тэр доошо ёроол руу явчихгүй яг бариад болчдөг тийм. Болоод одоо бол бүрэн ингээд татгалцдаг бол чадаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэрээ хайрлаж чадахгүй, хүүхдэд хүмүүжүүлж чадахгүй, хүүхдүүдээ өсгөж чадахгүй, гэр бүлийнхаа аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй гэж архиуга том юм яриа явж байгаа бол харин тэр залуучууд бол нэр үгээр л хинч шүү та нар бол. Тэгэхээр энэ хүмүүсээ хайрлаж сурчаа тэгээд дараа нь хийх ёстой зүйлээ хийж явал арай дээр байх гэж хэлье. Яа тэгэхээр би өөрөө яг тэр зүйлийг мэдрээд үзсэн болохоор чамаага ийм зүйлүүдээ одоо ингээд сайхан ойлгоод намайгаа ингээд бас ойлгоод байгаад баярлалаа. За одоо энэ зүйл гоё. Нэг юм гоё хэлсэн юм. За өнөөдөр ажиллаа хийж бодож байна. Өнөөдөр онцгой болоо. Жоохон хийж бодож байна. Нэг бүтсэн дээрээ лого басаач. Бид хоёр шил хамчлаа бас оруулна. Одоо энэ дээрээ гадар нутмсгоо. Би нэг нүүрний тийм талаар зар сурчлага оруулах гэж байгаа. Тэгээд тийм болохоор нэрс гоё. Нэрс мөр үнэхээр сайн чигшүүлж байгаа зүйл юм. Яг намайг боддоор нь хүмүүс ямар гоё ярьсан бэ гэж бодов. Нэрс ингэ дандаа гоё чигтэйждэг. Энийг байнга хэлдэг. Энэ нэг сайн эрдэс бацыг хамгийн жижиг молекул тавиад арсны гүн рүү одоо очуулж байгаа болохоор арсыг сайн чигшүүлдэг. Энэ пахмын эрдэс гэж би байнга хэлдэг. Дээрс нь энэ юу гэдэг. За нэг бэрэл дээр орлоо заяа тэр юм. За тэгээд нэг юм шүү. За одоо ингэж ажиллаа хэлээ. Нар жарахаас мөн. За түр бай. Тэгээд бичлэгтэй маань хамт байгаарай. Хамт байгаарай. Би юу гоохгүй даа. Бичлэг маань үзэнд баярлаа. Үзэж аваад баярлаа.